Би чинь даваад улам биш шүү дээ. Би чинь Монгол улсын тий нүүр царай болж явж штэ. Би хоолтой хөтөлбөртэй тий тоглолт хийгээд явж байхад тэгээ явна гэдэг чинь бас л тий. Ийм гой зүйл хийдэгт баярлалаа. Монголоо төлөөлж ингээд 28 дахь жилдээ ийм бизнесийг хийж агаад 28 жил тий? Тий. 28 дахь жилдээ ийм бизнес хийж байгаа маш гоё тууштай юм аа. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За бүх үзэж байгаа хүмүүстээ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд Европ нэвтрүүлгийнхаа зураг авалтаар дараачийнхаа газар ирсэн энэ олоос цагаараа алдартай, банкаараа алдартай Швейцар улсын Цюрих гэд хотод бид нар ирсэн байна. Тэгээд өнөөдөр ямар зочин байгаа лээ гадаахаа бид танилцуулаа. Европод Монголын үндэсний телевизийн сурвалжлагчаар ажилладаг Баяраа маань энэ хүнийг олж ирсэн. Хамгийн гол нь бидний сонирхлыг юу татсан гэхээр 1990 оны үед гарч ирээд 30 гаруй жил гадаад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд одоо бид ингээд зочинтойгоо өнөөдөр түүх амьдралын түүх тэр хүний дотоод сэтгүүгээс гарах тэр мэдрэмжийг та бүхэнд дамжуулж хүргэх болно. Сайн байна. Өглөөний мэнд хүргэе. За сайн байцгаана. Маш гоё амарлаа. Баярлалаа. Их тухтай байлгасанд баярлалаа. Ирсэнд баярлалаа. Тэгээ та өөрийнхөө тухай товч танилцуулаад ирэхгүй юу? Намайг мэдээж лотерийн даваад улам гэдэг. Улаанбаатар төрсөн. Тэгээ 1996 онд Югославт ирж тэнцэнэ ажиллаж амьдарч агаад нөгөө иргэний дайн болоод би 90 онд Швейцарт орж ирсэн. Швейцарт ирээд ерөнхийдөө штат циркэд анх ажилласан. Тэнд Монголын нэг бүтэн групп програм анх байсан. Тэндээсээ би урлагтай ажиллая гэсэн санаа бас орж ирсэн. Цаашдаа одоо агентурын ажлыг энэ жүжигчсийг цааш нь гаргая гэ. За тэгээд яг цирк агентурын ажлыг хийгээд дараа нь тэндээсээ Чингис хаан Варита гэсэн нэг тийм Монголын 12 хантай 120 хүний хүлээн авалттай 3 төрлийн хоолтой 8 сарын бүтэн турнээ ингээд Швейцарыг тойрч тоглолт хийж явсан 97 98 онд. Дараа нь ар бүрэгт нэг Монгол ресторан нээсэн. Бас нэг Монголын 8-9 жүжигчтэй. Би өөрөө Швейцарт бас урлаг шудлаач, шүүмжлэл, тайз заслын тийм сургууль төгссөн. За энэ болохоор Сант Антониас гэдэг хотел. Энэ бол дандаа Швейцар хүмүүс орж ирдэг. Швейцар тоогоочтой манай нөгөө хамтрагчсан Швейцар хүн шүү дээ. Олон жил ажиллаж амьдарч байгаа. Ийм газар битүү. Тэнхих бол өстэй их гоё хоолтой. Нөгөө ажилдаг газар маань Цүрхийн Орликонд байдаг Holiday Inn Messe. Тэнцэнэ би бол зохион байгуулагч, менежер, хамтрагч. Тэнцэнэ болохоор Holiday Messe хотелдөө болохоор өглөөний ундны тоогооч. Энэ хоёр ажил дээр их чинь байна. За тэгээ хажуугаар нөгөө урдынхаа ажлыг хийж байна. Ер нь би их ажилдаг. Их завгүй. Швейцарт бид нэр өглөөний цай ууж байна. Тэгээд харж байгаа бол ингээд хойно гоё байгаль харагдаж байгаа юм гоё өглөөний цай харагдаж байгаа. Тэгэхээр бид хэд нөгөө зорж ирж байгаагийн учир нь тухайн одоо яг орчныг нь мэдрээд тэгээд тантай хамт тэр түүхийг хуваалцах гад ингээд ирж байгаа. Яг оцсон газрынхаа нөгөө хоол гээд байгаа мөн өглөөний цай гээд байгаа нь өөрөө тэр улсынхаа соёлыг бас илтгэж идэв шүү дээ. Тэгээд энэ ширээн дээр юу байна. Тэгээд одоо монголчуудыг ботход бусад улс орнууд их өглөөний цайны соёл нь сайн хөгжсөн байдаг юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд та гоё тайлбарлаач бид нар. Швейцар бол ихэнх нь голцоо кофе уун. За энэ бол кифили, лаугн кифили болчихж байгаа байхгүй юу? Энэ жоохон бор. Бутер кифили гэдэг яг илүү их иддэг юм арай цайвар өнгөтэй их гоё амтлаг. Энэ хоёр бол ерөөсөө яг байна. Оранжин савт бол байнга байна. Ерөөсөө оранжин савт. Бяслагнууд бас байна. Оранжин савт гэдэг. Энэ аюу лээ? Оранжин жуус. Жүржин шүүс бол бас байна. Жүржин жуус энэ бол дандаа байна. Энийг болоод Шпигел ай гэдгийг энийг би бол экстра өөрөө сая хийлээ. Энэ өндөг ингээ хагарахгүйгээр энийг энэ температурт нь тохируулж идэг. Энэ болохоор
чансан ундаг. Энэ яаж юм улаан өнгөтэй болгоод байгаа юм бол? Энэ их сонин. Энэ байна шүү дээ тий. Одоо 8 сарын 1-нд Швейцарын үндэсний баяр болно. 801 жилийн ой. Тэгээд их чинь авсан байхгүй. Зүгээр өдрүүд болохоор юу байхгүй ийм Швейцарын одоо эмблем байхгүй. Тэгээ баяртай зориулаад тэгээ би бас та нар ирж байгаа таалагдаад айгүй гоё тохироод авцсан. Энэ болохоор Цүрисээ. Цүрисээ гэдэг ингээд Германы Боденсee хүртэл үргэлжилсэн ийм урт том нуур байгаа байхгүй юу? Энийгээр одоо тэгээд усан онгоцнууд явна, тоглолт хийн. Манай эндээс хүн тээвэрлэлтэй усан айгүй том гоё онгоц орж ирдэг. За ингээд нуурынхаа эргийг дагаад тэгээд одоо Борис Бекер байдаг, Рошер Федер тий теннисний Швейцарын одоо нөгөө дэлхийн аврах ер нь тэгээд тий спортын одууд, их хурлын гишүүд ер нь тэгээд хүмүүс ингээд энэ нуурын эргийг дагаад байгаа. Энэ хэсгийг болохоор одоо алтан наран тална гэж хэлдэг. За. Голд бүстэй. Энэ эсрэг талаа болохоор шатн бүстэй. Тэр нь болохоор ингээд сүдэртэй хэсгээ. Тэгээ бас энэ байрлалаа дагаад бас үннүүд нь өөр. Гэтэ ер нь л их тийм. Наран тал нь үнэтэй ах те. Наран тал нь үнэтэй. Энчнээсээ ирээд ингээд энэ хотуудаар ингээд зогсоод. Одоо энэ улаан чинь манай Майлын одоо манай хот чинь шүү дээ. Энэ чинь яг ингээд ерөнхийдөө төвдөө байгаа байхгүй юу? Швейцар хэдэн улиралтай юм ер нь? Жилийн 4 улиралтай. 4 улирал. Жилийн 4 улиралтай 8 сая 700-аад хүн амтай. Одоо энэ манай энэ Майлын хот чинь гэхдээ 14,700 хүн амтай энэ хот чинь тий. Одоо яг ингээд тухайн улс орон болгон дээр нэг юм бэлэгдэл гэх юм уу нүүр царай болсон зүйлс байна. Швейцар улс юугаар алдартай? За миний мэдхээр бол цаг байгаа Швейцар цаг гэж байдаг хүн бөхөө мэддэг те. Өөр нэг гэх юм бол банкны системийг нь бас их алдартай. Тэгээ мөн Швейцарын хөрөнгө оруулалттай гээд дэлхийн маш том банкнууд байгаад өөр бидний мэдхгүй юунууд байна. Швейцар бол ерөнхийдөө байгалаар их гоё алдартай л да. Тэр мэдээж дэлхийдтэй нэртэй. Манай хүсгэл дадатай их зарим нэг Монголын Швейцар гэдэг хүсгэлийг. Гадаадд болох яг импорт экспорт гэр мэдээж цаг байна, банк байна, бяцлаг байна, хутаг байна, шоколад. Хоёлаа ярилцлагаа төрсөн нутаг болоод аав ээж тэгээд бага насны чинь амьдралаас эхлүүл яасан гэж бодож байна. Манай аав ээж хоёр бол Аранга аймгийн. Би бол өөрөө Улаанбаатар төрсөн. 10 жилийн 13 дугаар сургууль төгссөн. За тэгээд дараа сургуульд орсон уу юу? Монголд ороогүй. Тэгээд сургуулиуд Улаанбаатарт орж чадаагүй. Ерөөсө биднийг нөгөө 81 онд чинь сургууль төгсгөд чинь нөгөө илгээлтийн эддгээд бидний чинь мал дээр, үйлдвэр дээр нөгөө барилга дээр тий ингээл бүх газруудаар нэг ангиар нэг жилийн хугацаатай явлаа шүү дээ тий. Тэр үед бол би яваагүй. Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газар ажилд ороод нэрвээ ажил хийжсэн. За тэндээс л миний амьдралын зам эхэлсэндээ. Тэнд ажиллаж байгаад тэгээ ерөнхийдөө бол гадагшаа явах боломж чинь гарсан юм биш үү? Тэгсэн. Тэгээ тэндээсээ явсан. За тэгээ тэр түүхээ яриач. Одоо миний харж байгаагаар бол гадаадд монголчууд цагаачилсан бол 1990 он бол баг эхний үе. Тэгэхээр тэр үед гарсан гэхээр яаж гадагшаа гарав? За тэгээ хоёулаа гадаад гарсан түүхээс эхэлье. Гадаадын мэргэжилт газар ажиллаж байхдаа би Югослав руу гарсан. 1985 онд шүү дээ. 85 он. Тий, 86 онд. Нэг юм байсан, систем нь байсан. Югослав бус орныг утгад нөгөө баруун тал руугаа илүү хөгжсөн. Тийм байсан. Тий, тэр үедээ л яг одоо энэ социалист орнуудын одоо хамгийн нэг номерын тентхийн паспортоор одоо ингээд Европын холбоо руу орж ирдэг тийм ганц орн байсан л да. Тэнцэнэ би ажиллаж исэн, амьдарч исэн. Тэнцэнэ бас сурсан жоохон. Тэгээд 1990 онд нөгөө иргэний дайн боллоо шүү дээ нөгөө Серби Албаныш одоо нөгөө энэ иргэний дайн болоо. Тэгээд тэрнээс өмнө Белградтай биш Парачино хоттой бас эндээс нэг 100 гаруй километр газар уг нь бол шүдний техникээр суралцсан юм. Тэгээд тэрийгэ төгсч чадаагүй нөгөө иргэний дайн болоод тэгээд би Швейцарт орж ирсэн.
За тэгээд 90 он байхгүй байдаг чинь. За тийм байна. Тэгээ иргэний дайнаас өмнө анхаарал өгчдөг байхгүй бүх дипломатууд нь бүх нөгөө оюутнуудаа тий одоо ингээд дайн боллоо шуг бүр ихт анхаарлаа өгөөд баг оюутнуудаа татаад буцаачдаг юм. Би болохоор миний адал явдал их сонио. Би Швейцар гэдэг орн нэг ч мэдэхгүй анх орж ирсэн. Би тэнд Парачинд байхдаа нэг Югослав хүүхэнтэй их найз байлаа л да. Бид хоёр үеийнгийн. Тэрний нөхөр нь Швейцарт амьдардаг байсан. Тэгээд нөгөө иргэний дайн боллоо даваа чи надтай хамт явах уу гэд. Тгийгэл яваад ирсэн шүү дээ. Бүр инээдтэй. Юу ч бодсон Швейцар улс ч гэж юу байдгийн те ерөөс юу ч мэдэхгүй анх тэгж орж ирж байсан. Тэгээ анх ороод ингэ явж исэн чинь нөгөө зарлал гараад. За. Тэн дээр нь Штат цирк Монголын циркийн номерыг анх авчирсан. Штат циркт Монголын одоо скваттер групптэй бүхэл бүтэн Монголын бүтэн тийм програм явагдчихсан байхгүй Монголын циркийн. Ер нь тэндээс л миний ажлын цаашдын бизнес эхэлсэндээ 1990-с 93 онд би олон улсын интернэшнл цирк агентурын ажил хийжсэн. Хятадын номер, Монголын номер, Оросын номер, Орос хятадын номерууд ч нэг сайн, манай Монголын акрофат номерууд сайн, ер нь циркийн тоглолборууд их сайн байдаг байсан шүү дээ. Чанартай. Тэгэл ер нь циркийн ер нь нийтдээ бараг 200-аад хүмүүсийг дэлхийгээр гаргасан байгаа юм да. Бид зөв хандлагыг уриалж аюулгүй байдлыг эрхэмлдэг. Халамжтай найрсаг үйлчилгээг түгээж тав тухтай байдлыг бүрдүүлдэг үндэсний агарын тээвэрлэгч Мят. Даваад улам ихч бит хоёр болохоор яг одоо ажилуулдаг зочид буудлынхын гадаа ирсэн байна. Хамт орж үзэх чинь. За орё. Чуба. Одоо хондоо тэг ингээ амралт толцсон болохоор ингээ бүх юмудаа янзлаад зэгцдээд та хэд маань ч их давчуу ирж байгаа болохоор тий юу ч юм юм. Өглөө би нөгөө бууж ирээд энэ зураг тууцууд айгүйх анхаарал татаад. Тэгээ энэ бол одоо миний хамгийн анхны Чингис хаан Варите гэсэн театр. Энэ бол одоо энэ улсын Баталгаатай театр. Энэ дээр би болохоор Монгол 15 хаантай гэртээ турнегийн хийдэг байсан. Хоолтой, тоглолттой. Энэ хамгийн гоё юм. Энэ болохоор их Монгол улс байгуулагдсны 800 биш ээ. Тий 800 жилийн ойш шүү дээ, тий. Тэрийг болохоор би энэ одоо нуурын ирэг дээр Кузнак гэдэг хотел байдаг. Аюу гоё тийм люксус. Тэр хотелд би энийг хийжсэн. Энэ миний 97 оны флайер явж байна. Энэ ингээ бүр цам хараач маяг юм уу? Оо тийм 90 минутын тоглолттой. Битүү. Манайх цамын бүжигтэй, ийм номеруудтай шүү дээ. Цамын бүжигтэй, зараа Монгол бүсгүй байна. Энэ уран нугаралт байна. Энэ миний зураг байна. Энэ нөгөө манай бүжгийн дөрөв. Ийм гоё хувцастай. За энэ манай нөгөө миний хамгийн хайртай хоёр жүжигчин одоо Монгол Улсын гавьяат Амгалан энэ мэл Батуулд маань одоо өнгөрсөн жил Тэнгэрийн оронд явлаа. Энэ хараа энэ бөөгийн бүжигтэй. Ийм гоё төрний тоглолттой явдаг. Аягт бүжиг байна. Зөндөө хөтөлбөртэй. Тий, зөндөө хөтөлбөртэй. Тэгээ энэ дээр чинь бас юу шүү дээ, хоол орж ирнэ шүү дээ. Энэ нөгөө Монгол герман байна. Энэ болохоор бороо, цас бүх юмнаас хамгаалсан циркийн шапте маяга материалаар хийлгүүлсэн. Айгуу тийм дулаалгатай. Тэр том гэрийг бол Монголоос авчирсан биз дээ. Хэдэн онд авчирсан? Тэр их түүхтэй хамгийн анх байна шүү дээ. Би нэг Монгол гэр авцрах гад тэгээд тэр маань Монголоос бүтээгүй тэр чи одоо 1993 он юм уу да. Би ерөөс эртнээс л бодоод байсан байхгүй юм сайхан Монгол гэртэй те ингээд төрнэтэй ингээ гоё хоолтой нэг юм хийх юмсан гэж их олон жил бодчихсон. Тэрийг хоёр талдаа нөгөө том хаалгатай тэгээд эн чинь бүр дээшээгээ 5 метрийн өндөр тэгээд 120 хүний багтаамжтай нөгөө ресторан маягтай ресторан тэгээд нөгөө тоглолт маягийн бас те нэг тайз майзтай тэгж анх энэ гэрээгээ 1986 онд би Чингис хааныг энэ Швейцар улсад баталгаатай компани шүү дээ GmbH ингэж бүртгүүлж ийн гэдэг чинь 85 онд авцирсан юм байна. Тэгээд эрт. Тэгээд 87 88 онд бүтэн төрнээ хийсэн. Боор ингэ бүтэн Швейцарыг тойрсон шүү дээ. Их гоё. Манай тоглолтыг, манай хоолыг үнэхээр гадаадынхаа их сонирхож, зэрэгтэлж өрн их сайн байсан. Тэр үедээ бас чуулгын дандаа л мундаг чадaltaй жүжигчд ирсэн. Би бол Монголын соёл урлаг одоо тий үнэхээр л одоо Швейцарт бол гаргаж чадсан. Циркийн бизнесээр бол би ер нь бол Африкаас бусд орныг бол гаргацсан. Австрал төв төртөл байгаа. Африкт л гаргаагүй тий. За 200 гаруй ингээд Монголын урлагийн хүмүүсийг
одоо авчир зуучилж энэ зах зээл дээр, том зах зээл дээр тэднийг хөлөө олоход тусалжээ. Ингэж ажиллахаар бас асуудлууд их гардаг. Тийм бэрхшээлтэй юм гарч ирсэн үү? Яа жишээлхэн бол би өөрөө одоо нөгөө Чингис театраа нэгээд ингээд төрнөө хийгээд явж штэ тий. Миний гэрээгээр миний тий визэн дээр ингээ ажиллаж байгаа тий надаас цалин авж байгаа надаас одоо бүх даатгалаа төлөвлөж байгаа тий ийм хүн чинь тэгэл тоглолтоо хаяад гудамжин тоглоо явчихж байгаа юм чинь иймэрхүү асуудал их гардаг байсан. Циркийн агентурын ажил дээр болох юм бол одоо ингээд аягүй сайхан ингээд акробатын номерууд ч нэгэд их олон жил бэлдсэн гар нийлсэн 4 давхар авдаг их хэцүү номер штэ эн чинь бас хүний амьтаа холбоотой. Тэгээ тийм чухал номеруудыг арайгч бэлдэж ирээл гадаадд гараад нэг гэрээ хийгдэн штэ. Тэгээ гэрээ ингээд хийгдэнгүүт дотроо хаагаралдана, дотроо муудалцсан, аль эсвэл бол нэгэнтэй яваад өгч. Хаяад яваад өгдөг тий. Тэгээ тэр номер яах вэ? Тэр циркийн дарга яах вэ? Тэхийн тулд те яг агентур гэдэг юм бол яс чанга гэрээ те даргатайгаад чанга гэрээтэй жүжигчнтэйгээ цан гэрээтэй байх хэрэгтэй. Хайртай хүмүүстэй бэлэглэх онцгой бэлэг хайж байна уу? Тэгвэл хаанаас ч хизээж хүссэн үнийн дүгээрээ илгээж болох BTF онлайн бэлгийн картыг санал болгож байна. Та энэ хүү бэлгийн картыг Adidas, Reebok, Dr. Martens, Guess, Montbell зэрэг дэлхийн брэндүүдээс худалдан авалт хийхдээ ашиглах боломжтой. Яг одоо BTF цэгийн сайтаар зочлоорой. Би өөрөөсөө их ажилсаг хүн. Би өөрөөсөө их ажил дуртай, ажиллах их дуртай. Би түрүүд 4 ажил хийдэг байсан өөрөө. Циркийн агентур хийн штэ. Нэг чадaltaй номерыг яг жинхэнэ том мессэд тэр чинь нөгөө үндэсний циркүүч пик зэрэгдэлтэй. Цалин өндөр нөгөөдөл цалин тэднэр өндөр би өөрөө процент өндөр. Тэр мөнгнүүдээ цуглуулаад тэгээд өөрөө ястаа нэг тэр үед чи одоо тэгээд янз янзын л ястаа ажил хийж лээ штэ. Тэр мөнгнүүдээ цуглуулаад хөрхөн мөнгөтэй олцсон байсан. Тэгээд бас нэг банкны нэг бас найзтай байсан. Тэр мэн надад туслаа. Тэгээд энэ Чингис хаан гэдгийг чинь нөгөө бүх юмнуудыг хөдөлж аваад. За тэгээд нөгөө гоё 15 амтаа Монгол гэрээ гэр тэргээр захиалга хийлгээд тэгэл авцарсан да. Гол нь Монгол гэрээ Монгол орчинтойгоо Монгол урлагийг хослуулна гэхээр тэгээ нөгөө талдаа хамгийн сонирхолтой тэр нь бас нүүдлийн маягийн хэлбэртэй байсан биз дээ. За хэр амжилттай байсан. 97 98 онд бол ерөнхийдөө манайх аягүй сайн байсан. Амжилт бол ер нь гайгүй. Гэхдээ ер нь амжилт гэхээсээ илүү ер нь би бол өөрөө нэг тийм ашиг олоод хүн чинь бизнес хийхэд чинь нэг ашиг олохын төлөө явнаа зоо тийм ээ. Би бол ерөнхийдөө тийм ашиг олж чадаагүй. Зарим үед шалтгаантай байсан. Яагаад гэж? Яагаад? 4 жүжигчин гараа авчихсан. Хаяад явчихсан. Энэ гудамжаар тоглохоор чинь нилээн юу яадаг юм биш. Тэр үед чинь нөгөө Монголын нөгөө нэг ийм үндэсний хувцастай тий одоо ингээд тий тийм нөгөө гоё тоглолт гудамж нь байгаагүй юм байна л да. Тэдний санаа нь болохоор манайх нөгөө цагдаагийн газраас зөвшөөрлөө аваад за манайх одоо энэ хотын энэ талбай дээр буух гэж байгаамаа. Тийм болохоор манайх нэг 10 минут болоо 20 минутын вербинг хийх хэрэгтэй байдаг байхгүй. Цагдаагийн газар зөвшөөрөөд тэдэн цагаас тэдэн цагийн хооронд. Тэгэхээр би нөгөө жүжигчтэй явуулж вербинг хийдэг байхгүй нөгөө флайераа тий ингээд тараах. Тэгээ нөгөөдөл чинь бас нэг манайх энэ талбай дээр ийм тоглох жижигхэн хэдэн тий. Тэгэхээр чи нөгөө хүмүүс чинь их мөнгө өгдөг юм байна л да. Би ч нөгөө тэрийг мэддэггүй юм чинь. Тэгэл тэрнээс л үндэссэн байлээ л да. Ерөнхийдөө болоо. Тэгэл нөгөө тэд нар чи нөгөө миний визэн дээр тий миний ажлын гэрээний виз шүү дээ. Би чинь жүжигчдийн ажлын гэрээгийн онгоцын зардлын төлн, нэмлэгийн даатгалын төлн, хоолын нөгөн, цалингийн тавина. Энэ бүтэн мөнгө шүү дээ. Үнэхээр их мөнгө. За тэгээ арын төлбөрүүд бас айгүй өндөр манай компани. Орлого орцоо ороогүй төлөх ёстой л бол төлөх байхгүй. Газар гэдэг чинь үнэтэй, машин дараал нөгөө транспорт гэдэг чинь үнэтэй. Тэр бүгдийг манай Монголын урлагийнхан зарим нь ойлгодог юм аа. Ер нь бол манай зарим нэг урлагийн хүмүүс жоохон бодууштай л явах хэрэгтэй. Эн чинь цааштай гэвч. Эн чинь би чинь даваад болон биш шүү дээ. Би чинь Монгол улсын тий нүүр царай болж явж штэ. Би хоолтой өн хөтөлбөртэй өн тий тоглолт хийгээд явж байхад тэгээ явна гэдэг чинь бас л тий. Би бол жишээ нь 15 хантай гэрт орж үзээгүй монгол хүн ч гэсэн. Тэгчээд ийм том асар том гэр байгаа штэ тий. Тэгэхээр яг дөнгөж тэр гэрлүү ороод нөгөө юу нэхэлдэг ахаа. Одоо хариу үйлдэл үзүүлээл дээ. Юу вэ гэл. Ерөөс ингээд ороод гэсэн айгүй нүдэн ингээд басгалт энэ чинь нөгөө битүү хээтэй байгаа юм чинь 12 жилийн хээтэй дотроо бүгд ингээд нүдэн ингээд
шэн гэл ингээд гэл бүрөөсөө хүүхдүүд үрч вау гэж хүүхдүүд орж ирэн штэ. Их тууртай манай гэрт орж ирэхээр ирнэ. Тэд нар ч юм бас анхудаа л харж байгаа юм чинь тий. Тэгэл нөгөө гой манай жүжигч чинь би ч гэсэн өөрөө дандаа нөгөө жинхэнэ Монгол хувцастай бүгдээрээ юм гой хувцастайгаа нөгөө анх ингээд зэрэгтэл орж ирэхээс өмнө бид нар чинь касн дээрээ зогсон тий. Ингээд ороо зүгээрч гэрлүүгөө орохгүй штэ. Энэ гэрээ чи урдаад бас нэг аюу гоё бас юм аахан байгаа. Тэрлүүгөө орон тэнчэнээсээ юмаа уун тий. Тэгээд тэн дотор чинь нөгөө нэг сүвнэрүүд байна тий. Зарах юмнууд байна. Тэр мөрий чинь харж агаад тэгэл ингээд том гэрлүүгөө ордог байхгүй юу. Их гоё тий. Энэ буузыг идээд ямар сэтгэлтэй тий. Аюу дуртай. Би дандаа мэрэгжлийн тоогооч авдаг байхгүй юу Монголоос. Миний тоогооч нар мундаг хүмүүс байсан тий. Яг л би яг л дөрмөр нь ажиллаж ээж амжилтанд хүрэн дөрмөр нь ажиллаж ээж тий. Энэ сайхан хоолыг чинь сурталчилж байна, энэ гэрээ үзүүлж байна, энэ тоглолтоо үзүүлж байна. Энэ чинь ерөөсөө Монголын үр царай шүү дээ. Ерөөсөө мэдхгүй хүмүүс чинь энийг чинь хараад Монгол костюм ийм байдгийн байна, Монгол хоол ийм байдгийн байна, Монгол гэр ийм байдгийн байна гэдгийг аюух мэдэрч байгаа шүү дээ. Ийм гоё зүйл хийдэгт баярлалаа. Монголоо төлөөлж ингээд 28 дахь жилдээ ийм бизнесийг хийж агаад 28 жил тий? 28 дахь жилдээ ийм бизнес хийж байгаа маш гоё тууштай юм аа. Монголчууд нөгөө ийм олон юм зэрэг хийдэг гэ тэгээд идэв штэ. Ялангуяа гэхдээ гадаад байгаа монгол хүмүүс их олон юмыг зэрэг амжуулдаг санагдсан. Тэгэхээр тэрэн дээр ингээд та 5 швейцар хүний ажлыг ганцаараа хийж исэн гэд хэлж штэ. Тэгээд швейцарчууд болохоор таныг яаж одоо юу гэдэг нэг гайхажсэн байж магадгүй те одоо ийм хөдөлгөөнтэй монгол хүн чинь ийм байдаг юм уу гэдэг ч юм уу. Жишээлхэн болоод би одоо маркетинг менежер спонсор болох хүн ажил дээр нэг швейцар 50-д цалин өгөн тий. Тэгэл хүндээ машин өгөн тий. Бүх үйлчлэгээ өдрийн хоолыг даана. Надад болохоор аюух мөнгө гарч байгаа байхгүй юу. За тэгээд төрнийний ажилгаар энэ талбайг чи нөө замаа аваад өгөхгүй шүү дээ. Амар хэцүү. За тэгээд тэр газруудыг авъя гэхээр бүр ингээд жилээс өмнө захиалга өгцөн ингээд манайд бол бүр эртнээс юм уу зарим бол 2-3 жилийн өмнөөс ингээд өгцөн байдаг байхгүй юу. Тэн чин хүүхдийн парк явж гин тий байхгүй. Хүүхдийн парк явж гин тий бас уран зургийн бас тий үзэсгэлэнгүүд явж гин. За тэгээд янз бүрийн хоолны фест явагдаж гин. Газар бол айгүй хэцүү. Миний нэг ганц онцлог нь яа тийм 5 ажлыг ганцаараа хийж наагүй нэгдүгээр нь миний мөрөгжил. Хоёрдугаарт би ч өөрөө бас мэдээж энтхийн унган хилтэй хүн биш шүү дээ. Швейцарт дойж одоо иргэн биш болохоор өөрийнхөө яриагаар ингээд яг миний л ажил те миний л одоо хүсэл мөрөөдөл юм чинь өөрөө ингээд энэ хүнтэйгээ уцтны араас те сэтгэлээсээ яриад би одоо ингэсэн маа би ийм хүн байгаамаа ийм хиймээр надад та ингээд туслаач ямар боломж байна гэд өөрөө аяг гоё яриад өөрийгөө ойлгуулахаар чинь энэ Монгол хөхөн байна. Яг мэдээж би швейцар нийтээ швейцар иргэн өөрлөдөд тэгтэл нөгөө яриа хэлж байгаа стил нь те ингээд сэтгэлээсээ өөрийнхөө юмыг ярьж чадж байгаа гэдэг чинь тэрхэн за эдний компанид өгчээ те манай компани чинь би даваад болом өөрөө гуйж байгаа биш те ингээд Чингис хаан ГМБХ бас те ингээд манайч одоо баг 28 жил болсон энэ хүн гуйж байгаа юм чинь за энэ хүнд ингээд нэг илүү газар байгаа яг нь тийч хоногоогоор өгчээ гэд сэтгэлээсээ хамгийн гол нь швейцаруудтайгаа юмаа ярьж өөрөө гуйгаал тэр юмаа ажил юу хийх гэж байгаа ойлгуулж чадах хэрэгтэй. Тэгээд тэр үнтэй уцаар яж хаад тэр хүнийхээ нөгөө ярианы өнгөйс мэддэгдэн штэ. За гингууд нь за энэ нэг жоохон эвгүйтгэндээ одоо өвхтөндөө гүтэн би танаас та үнэхээр гуйж байна. Та надад энийг бүтээж өгөөч. Би одоо үнэхээр энийг хиймээр байна гэд. Энд чинь тэгээ би яахан тэнд бас тэдний тэр газар чинь би мөнгөө төлж байна. Татвараа төлж байна. Бүх юмыг төлж байгаа шүү дээ. Тэгээд ингээд өнгөнийхөө аясыг сайн сонсох хэрэгтэй тэр цаад ярьж байгаа хүнийг тэрүүгээр бас их гол өмчлөлт хаалгадана. Гадаад байгаа монголчуудын би нэг давуу тал нь юу вэ гэхээр хүнд өөрийгөө ойлгуулах чадвар. Ягаад гэвэл би тэр ажлыг авах хэрэгтэй. Заавал авах хэрэгтэй. Тэр нь миний эдийн засаг буюу гэр бүл авч явахд нөлөөлнө гэдэг утгаараа хүнд ч их зан гаргаад байж болтгоо. Нэг хийг ёг гэхээр өөрөө хийг ёг гэд байж болтгоо. Тэгэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг юм. Тий, тэр хамгийн чухал. Тий, маш их чухал юм гэж харагдаад байдгийн тий. Та ингээд швейцар хүмүүсээс за энэ швейцар хүн гэдэг чинь ийм хүн юм байна да гэдэг юм давуу талууд байгаа шүү дээ тий. За ийм учраас энэ орон ийм гоё хөгжсөн юм байна да гэж өөрийн ирэхгүй бодогдох тэр ард түмэн нь ямар онцлогтой ард түмэн бэ? Манай швейцарын засгийн газар бол
өөрөөсөө их хөдөлмөрч хүмүүс манайх ерөөсөө 8 президенттэй тий одоо их хөдөлмөрч шиг 8 хүнтэй тэд нар салбараа хариуцаад ингээ явдаг. Хээл хахуул байхгүй. Бүр зүрх сэтгэлээрээ их орныхоо төлөө, ард иргэдийнхээ төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө явдаг. Энэ бол хамгийн гол юм. Одоо манайх ингээ зам мам гэж яриад байдаг шүү дээ Монголд одоо тий дархны замыг одоо хэдэн зуун жилээр явж байна бурхан минь. Эднийх болохоор тий маш сайн хийн. Тэгээд жил болгон нөгөөдгөө контролд засна. Хяналт айгуу сайтай. Хяналт цай байна гэдэг чинь те бага мөнгө орно штэ. Тэр чинь ингээ хаяцгаа чинь дараа нь засан сэлбэн бөө мөнгө. Анханасаа айгуу юм зөв хийн, зохион байгуулалттай хийн. За нөгөө талаараа нэг тийм ингээл хүн харахад өстө яваажин сайхан орно л гэж байна. Үгүй шүү бас нөгөө талаараа. Эднийх бол те гадаадын хүмүүсийг бодоод айгуу хөдөлмөрүүлдэг. Бас бага хэмжээний цалин өгдөг. Өндөр татвар авдаг хатуу орон. Сансных хэлэхэд энэ залуу хүмүүст одоо энэ гадаад дэрж байгаа хүмүүст би анхааруулмаар байна. Жишээлх юм бол машин барьдаг байх хэрэгтэй байна. Хаана очиж байгаа орныхоо хөлийг судлаад хөлийн сурах хэрэгтэй байна. За тэгээ ирээд нэг жоохон ингээ хөл дээр ороод хилтэй устаа болонгууд энэ улсын өөрсдийнх нь нөгөө нэг иргэний хууль гэж байдаг шүү дээ. Нэг хөрөн жижиг ном байдгийн. Би ямар үүрэгтэй юм бэ? Тэгээ энэ хуулийн дагуу те одоо би ингээ ажиллахад те одоо бүх юм хуулиараа л явагдаж тэрийгээ судалчих юм бол бас өөрт нь айгүй хэрэгтэй. Бид нар энэ удаад дугаараа Швейцараас бэлтгэж байгаа. Тийм учраас Швейцарын үндэсний оройн зоогийг бас барина. Тэгэхээр швейцарчууд ер нь яг үндэснийх нь нэр нь болдог хоол нь юу юм бэ? За бүр анх түүхэн ярих юм бол швейцаруудад ерөөсөө бяслаг балах иддэг байсан. За мэдээж бяслаг бол мэдж байгаа дэлхийд нэртэй. Швейцар дотор бол их олон төрлийн байдаг. Жишээлбэл өнөөдрийн бидний идэх гэж байгаа бол раклет. Нөгөөх нь болохоор фонжи гэдэг байгаа. Тэр нь болохоор арай тийм их одоо манайхаар болохоор нэг жоохон шингэн дүүтэй тэгсэн ирнэ. Их гоё далах дүрээд, шнапс дүрээд ингээд иддэг урт том сэрэтэй. Яг одоо бол энэ раклет одоо энэ кесэний төрлийн сезон биш. Энэ бол өвөл иддэг. Цанаар булгаад гадаа хүйтэн тэг бүр яг тэднэрт зориулагдсан. За төмөс бол ракетны төмөс гэдэг энэс жижигхэн дуурайгаа их зөөлхөн төмөс байдаг байхгүй юу? Бас тэр сезон байхгүй болохоор бид арай ойролцоо төмсийг авлаа. Ракет гэдэг чинь Францаар ингээд хусах гэдэг юм байна л да. Ингээд ер нь бүх бяцлаган дээр голцоотэй яг хүний өөрийнх нь сонирхол да зүгээр ер нь бяцлагтай бүх хоолнд цагаан вин нөө. Одоо нөгөө хусан да одоо нөгөө ирчин гараад ирдэ шүү дээ. Жохон далилаг хадбаа. За тэгээ төмсөн дээрээ тэ хусаад. Энд өөрөө ороод ирнэ. Оо ястай гоё. Одоо ингээд 1500 онд анхын үүсэл нь яригдчихжээ. 1574 он. Тэгэхээр тэр 14-р зуун гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар нөгөө одоо Чингис хааны түүхийг 13-р зуунаас нэхлээ мэдчихэж байгаа шүү дээ. Тухайн үед бусад улс орнууд манай улс орны урдаа барих одоо хоол хүнс юу вэ гэдгийг аль хэдийн ингээд тодорхойлоод эхэлжсэн байгаа юм аа. Монгол улс уг нь бол одоо юу гэдэг юм баг цагаан эдэн энэ Швейцараас өмнө тийш дээ. Нилээн боловсронгуй болсон байх учиртай шүү дээ. Тэгэл мал аарууд гэж байсан шүү дээ тийм. Одоо ингээд мал малдаг л байсан учраас тэгэхээр тиймэрхүү зүйлс дээрээ нэг юм өрсөх юмн дээр жаахан дутцсан байж магадгүй тий гэж боддیں۔ Тэгэхээр нөгөө бусад улсууд тэрэн дээр нөгөө илүү ухаалаг байснараа одоо ингээд брэнд бүтээгдэхүүн болсон тий. Тэр үед чи манад эзгүй байдаг байсан Чингис үед нөгөө аарууланд байдаг байсан тий. Зүгээр наацхийн жишээл бодоход тий. Швейцарын алдартай бэлтгэний соёлыг бидэнд дөөрө бичиж үзүүлж бидрийг дайсад маш их байна. Өрөөч бахархч байгаа бол юм. Тэр олон бараг 200-аад хүнийг урлагийг хүмүүсийг энэ зах зээл дээр авчиж мэдрүүлэн гэдэг маш чухал зүйл зүгээр Монголд байгаас илүү том орны зах зээл дээр ингэж явна гэдэг бол бас их том
одоо бүр хамгийн гоё санагдсан юм. 15 онтой гэрээ бариад урлагийнхантай хоолундтай Монголын үндэсний урлагийнхантай нүүчлийн театр явуулжсэн гэвэл энэ бол түүх юм байна тийм. Америк өндөр хөгжилтэй орнуудад нүүчлийн циркийн өөрөө маш их соёлыг түгэж ирсэн. А гэтэл одоо Швейцарт амьдарч байгаа. Даваад бол ингээд өөрөө гэр театр байгуулаад нэг тойрч яваад бас хоолны соёлтой зүйлжсэн гэдэг маш гоё бахархалтай юм байна. Уулзаж ярьдаг маш хөнгөлөг байна. Одоо ингээд бидний нэвтрүүлгийн төгсгөл хэсэг тэгээд манай алуу бас сэтгэлээл нь дараа таа бас сэтгэлээл нь Яг галаах бит хоёр яагаад хамт ингээд байдсан бэ гэхээр те бит хоёр шиг нөгөө юм контрастны буюу юм хоёр өөр туйл руу байгаа байхгүй. Тэгээ угаасаа тийм шүү дээ. Одоо бит хоёр нэгэн залуу үе. бит хоёр 40 насны зөрүүтэй. Тэгээ ингээд хамт бас ингээд эсрэг хөөсний те. Тэгээ ингэн ямар учиртай гэхээр бидний нөгөө айл алах үзэгчтэй хоёр өөр өнцөг тэгээ манай галаах илүү хүний нөгөө нэг доторлоо ухаж сайн ярилцдаг. Би болохоор одоо залуу хүмүүст юу сонирхолтой байж болох вэ гэдэг талаар илүү бодож явдаг ч юм уу те. Тэгэхээр бит хоёрын дүгнэж харж байгаа өнцгүүд ч гэсэн бас өөр байдаг. Таны хувьд болохоор би ингэж хувьдаа сонсохороо жоохон ингэж батсан. Одоо нөгөө маш олон юмнууд зэрэг амжуулсан байгаа шүү дээ. Энэ 30 жилийн хугацаанд те. Одоо зөвхөн өөрийгөө бодоод яваагүй. Одоо өөр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд монголчуудад ийм тус хүргэе, урлагийнханд ийм тус хүргэе, өв боломжлолаа ингэж таниулъя гэд. Тэгээ би хувьдаа зүгээр өөрөө нөгөө эмэгтэй хүнийхээ хувьдаас ингээд үлгэр дуурайл айгу авахар гэж харсан. Тэр нь одоо энэ 30 жилийн дараа гэхэд ч гэсэн дахиад би шинэ бизнес хийж байгаа гэд айгу юм цоглог те. Хөрөнгө оруулагчид хэлсэн гэжсэн сэргэлэн эмэгтэй байна гэд үнэхээр тэгж хэлмээр санагдсан. Цаашид бол айгу хүлгэр дуурайл танаас авна. За ямар ч гэсэн ингээд хөрөлцөн ирсэн танаа багийнханд үнэхээр их баярлаа. Галаа дандаа гоё залуу ирч хүчтэй хүмүүстэй бүрэлдэхүүнтэй явж байна. Гэхдээ яах вэ? Тэгэл хүний амьдрал чинь богино шүү дээ. Бид угаасаа л нэгэн цагт мөнхийн л нойрсон тий. А тэрнээс өмнө болж л өгвөл хийгээл давах хэрэгтэй тий. Үлгэр дуураал өгөх хэрэгтэй. Амжилтанд хүрэх хэрэгтэй. Унсан ч гэсэн босох хэрэгтэй. Яад бол бид хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй байхгүй юу? Эцэст нь та нартаа эрүүл энхийг, ажлын амжилтыг, залуу ирээдүйн минь эх орныхоо төлөө зөв юмхийн төлөө үр ачааныхаа төлөө одоо л тэмцэхгүй болвол цаг үе бас л хэцүү байна шүү дээ. За Тийм шүү. Үнэхээр ирсэнд их баярлалаа. Та нартай амжилт хүсье дахин эрүүл энхийг л хүсье хамгийн гол юм. Баярлалаа. Хизээ нэгэнс дахин уулзах байхаа. За баярлалаа. Эрүүл өр болгоё. За баярлалаа.